Улсын их хурал ди парламентаар дамжуулж иргэдийн саналыг сонсон 100 мянган иргэн дэмцсэн бол байнгын ороогоор авч хэлцдэг болсон. Тэгвэл үүнтэй адил аймаг нийслэл сум баг хороонд ч иргэдийн оролцоог хангадаг болох заалтыг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тусгах санал гараад байна. Үүнд засаг захиргааны нэгжүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ди парламенттай адил санал авах цахим платформыг ажилуулж тухайн нутаг дэвсгэрт байнгын оршин суудаг 18-аас дээш настай иргэдийн 5-аас дээш хувийнх нь дэмжсэн асуудлыг иргэдийн төлөөлөгчийн хурлаар авч хэлцдэг байх заалтыг боловсруулад байна. Манай хороонд, манай дүүрэг дээр энэ хамгийн чухал байна гэд өргөдөл гаргаад иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хандахаар хурал нь авч хэлэлцдэг ийм эрх зүйн орчин уг нь бол Монгол улсад байдаг. Гэхдээ тэр өргөдлийг бариад айлын хаалга тогшоод гаруй үсэг зогдуулаад явдаг хүмүүс төр бол олддог учраас цахимаар өргөдөл гаргах юм бол нийтийн өргөдлийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хилцдэг болох ийм нэмэлт өөрчлөлтийг голны хуулийн төсөлд санаачилсан.